Артузо үзүүлж байна. Уулын нүдэ. Баруун умардын догшин салхи цагаан уулын игмээр арай ихийн даваад дургшуулсан бууж ирэхдээ улам хүчээ аван гуйларч уулыг давсандаа аргаж замд арилдсан бүхнийг эмхтайран тураг шуван унл туйл дэсхийн дөгөөх өндөр ян сардын цалин мөнгөн дуулга мэд жилийн дөрвөн олрол үзэгсэлэнтэй яг ялалзан байх тэр цас мөсний сэжүүрээс жаахнагч болов дэгж хийсгэж чадсандаа хавархан хэрхэх мэд божинсан цагаан тунцаар эргүүлэг үсэх нь Месийн ухааныг эзэмсэн залуу баатар нүдэн дарагдахгүй болтол нь эргүүлж байгаа сэлэм шиг аваа. Чухам тийм сэлмийг атгахсан гэхдээ арцалдах дайснаа явуулан үлдээсэн дайчир үе олон адууг нь хөөж явах шиг хүй хай хэмээсэн дуу эрчил сэлхний тундаас улин эсрэхэд болдын зүрх нэг л шаналгаатай хүн дээр оволцож хөлн дээр өргөдөд ирэх шиг болохгүй эсвэл өөрөө өвдөж яваа адуун дундах ганц юм эдсэн саравамд эсвэл эзүүхээр явган үлдэж буй өнхөө муутай ирсэнийг шиг дуйлдсан арга барсан байдалд орж тэрхүү ялагдал басамжлалыг төвчж ядахта тэр улангасан цагаан хоромгийг дагаж гүмээр бушуухан нэгж үзэж бариад амар бодогдоход байгалийн тэр захирангүй сөргөчийг өгдөөгүй дагчхаасаа өмнө хаана байгаагаа бас хөө болцож хариулж яваа хэдэн хоног гэхээсээ илүү тэр хачин мэдрэмжээс холдохын тулд өндөр хөгхийн ингэрөөд хонь эргүүлнэ. Өндөр хөх хэмээгч баруун талдаа хурдан мөрний сомлон зассан дэлшиг хатан ирмэгтэй хаанаас нь чарсан шох өндөр гурвуулжин өрөөтэй хар хөх уул цогц биеэр цагаан уулаас хавьгүй намхан эдэж түүнийг даван ирчилж ирэх салхины өдөөс ганцаараа сомны зэв шиг эсэргүүцэн тасаж хаяа бэлд нөмөр нөлгийг агуулдаг билээ. Өвс өргөмөл ховор тарчиг хавар цагийн найгаж сүлдсэн мал бэлчгэд нэнд хөрөмжгүй огцом бартаатай боловч ийшээ ирэхээр хонь нь хүртэл тайвшрах шиг болж ганц нэгээрээ хад чулууны завсраар хэрж өнгөрсөн жилийн шарилж бодны ёроолоос идэж хоол ирэн догшин салхины сургаар богнорон хорсон цагаан өвсний араас зүтгэн тэмүүлгийг харцухтай болд. Салхин адуун донд өвдөж байгаа ганц муу дурсан сарваны тавран муутай тавгалтыг төсөөлсөөр булчин сөрөмсөн хэрхэн суларч байг биеийн эдэс болгоноор тийм тод мэдрэхгүй гэхдээ бушуухан дургангаа гаргаж ард талаар нь шоргоолсны үр дурандж эсвэл алганыханхэ чулууны ширгийг тоолж инээл нөмөр нөлөгтэй ташуу ингээс өөр ямар ч орон зай байхгүй юм шиг хаашаач харлгүй хатны ёроолд хэрэн удаан гэгчин суудаг болж. Ингэхдээ өндөр хөөхийн хурцгаадан ирэмгийг төс гэдэл мөргөөд тэр ирчэндээ тэртээ голоор шөнгөн өнгөрч байгаа салхины хүй хай гэсэн өөх балигтуунд бэдмуутай биеийн бүхий тамирыг шавхан аль нэг дээр сонож онтлоо хараалгамаар болгоод зөрх нь авалцаж хөлн дээр өрхөгдөх болгоо. Хидэнээс ингэдэг болсныг бөөмөд. Магадгүй хаврын хавсраг эхэлснээс хойш. Магадгүй хонхрын гэлэн рүү хонь хариулснаас болж. Магадгүй эмгэгийнхэн зөрхний өвчөнд арай дээргээд нутгийнхэн дэлгэр зууны цагтл найдан тэнгэр баганд нь дүнхийг цагаан улаан бараадаж зөрөглөн ийшээ хөл тавьцгаадаг зослонгийн хаяанд чахам хаваржиж байгаатай юутай шалбаатай юун хасч болж байж болох юм. Хэдийгээр нэг давааны араа өрөөр заглагдж байгаач цуслан бол хаваржаа, намаржаа үйлжнөөс тэнгэр шиг л ялгаатай. Давааны ард гараад ирэхэд салхины амьсгал бүртэл огтөөр болж айлын хоймор цалаатай бурхны хөрөг мэд гүн бишрэл айдас гайхамшигыг хослуулсан цагаан уул яг нь өрөнд дулан цөндөрлөж нэг л өөр таньж мэдхгүй тэгсэн адлаа ихээ эртэн цагт энд байгаад одоо түүнийг мартаж өргсөн юм шиг цайнаал дотн өргөх. Огт өөр гариг иргэсэн ирч гэмээр сүрдэн мэдрэмж төрнө. Тийм ч учраас болдыг бүр баг байхаас л цуснанд гарна гэдэг бол тэдний айл сайхалтны хувьд хот хүрээ явна гэдгээс ч илүү эрхэм зүйл байжээ. Айлв цуснанд гарах гэж өн ханаа бодож сэлбэн хөшиг завгаа угааж грекийн тавилгыг нэмгэлэн хэдэн өдрийн өмнөөс л хөл хөрцөг болцоодг нь одоо ч хэвээрээ. Эхнэр хүүхдүүд өнгөтэй өөдтэй дээл хувцсан өмсөж хүүхдүүдэд ааруул эзгээ үрдлүүлэн сулгасан тэмээн ачаа хөтлөн давааны ингрийн нарийнхан гэдрээ замаар өгсөж явахдаа
Хөө хэмээн жингнүүлэн дуудаж ачаатай зүлгийг тамиаддээ дэмэгэнгүй. Одоо тиймхэн яваад л давлаа. Одоо иймхэн заа үлдээд байна. Тэднийг ч бараг давж байна да. Ингээгчлэн нэг л шинэлэг нэг л баясгалантай байцгаадаг. Харин даваан дээр гарахын алдад нэг ёсондоо том баяр тэмдэглэнэ. Нүүдэл болгон зогсож цаа эдэнийхэн дэжиг өргөн зориуд эцэгэж бэлдгсэн эдэн унтайгаа ууж бараг нь өөрөнд дулаад ирэх шиг санагдах цагаан уулынхан бараг харж нэг их чухал хэрэг үдээсэн юм шиг гүнзгий амьсгаа хавцгаадаг нь үнэн. Баг байхад нэг удаагийн тийм нүдлэр эмэн полтыг хөдлөн овоод орохдоо бага ажигийнхан авчирж өгсөн хотын жигрээс харамгүй атхан цацаж явжээ. Эмээ, та яагаад хамгийн гоё чихрээ өргөжгөж байгаа юм бэ? Алтаада миний хөө хамгийн сайныг нь өргөх ёстой юм аа. Дээл хувцаач гэсэн үү? Та тэгээд л хамгийн гоё дээлээ өмсөн үү? Түүнийгээ ч бас өргөж байгаа юм байна, тийм үү? Цагаан ууландаа ирж золгож байхад миний хөө хамгийн сайхнаа өмсөлгүй яах вэ? Тийм ээ, нутгийнхан цэцэгтэй зууны 3 сард л цагаан ууландаа зүрхлэн ирж золгоцгоодог юм. Цагаан уул хичнээнч том хэд ийж өндөр юмтэй бүүмэдэ. Ханцхан аргагүй сүрлэг өндөр гэдгийг нь болмодно. Зөвхөн наа талаасаа харагдах ганц оргилон нутгийнханд ертөнцийн хязгаар тэнгэр дүүрэх бага юм шиг санагдаг нь энэ. Тийш авирч мацаж тэнгэр дойрдохгийн савааг үргэсэн нь нэгэхэн бэрч үгүй. Хамгийн их ойртлог ихтэй мөнгө цасны хормоо хүрдэл явж үцэцгээжээ. Бараг бүсэлгээгээ хүртэл мөнгө цасанд тулдаастай гэд бодоход цагаан уулын тэн хагас нь өөр ертөнцид харьяалагдах нууцын нууцад оршдог байв. Алтай эзэнтэй эмгэнлээ гэж аав эмээ айлын хүмүүс олонтой архийг болд сонсчээ. Босод уул хатыг хараад түүнийг үлгэр гэж бодож болох авч цагаан уул өмнө дүнхийж буй цагт нэг л бишрэл дөрөөд огт өөр нууцын орны эзэд өөрийг нь ширтгэж байх шиг сэтгэл төрөөд байдаг. Зоосон гарч ирэх үеэр зүрх нь яг ингэж доглон оволцдогч хүлэн үүн шиг дээр өргөгдөнгүймээр болж байсангүй. Зуны цагаан уул цэвэрхэн цэмцгэр цагаан ер бусын тайван амгалан билээ. Хаяал хүзүүгээрээ үйл ороочгоод тас нясгийсэн аянгийн дуутай харгуух кадрыг зослонгийн тийш илгээдэгч хэнч түүнээс төгшин аюуж цуцсан сарваных шиг өчүүхний мэдрэмжэд өртөж байсан нь үгүй. Намрын цагаан уулыг бүдэг бадагхан л мэднэ. 8 дугаар сар дөнгөж гараад зуны сар шудрах яагачгүй байгаад анхны цас орж өглөөрөний жавар хазар нүрийг чим хийлгэж эхлэхэд айлуудын нүдэл ахин давааны өврийг чиглэнэ. Зонжин хариулж хажууд нь шил бүр унан дарцаглаж явгаад торгүй жаахан байсан гэхэргүй ердөө сүүлийн 10 хоногт л ээчгээ өсөглөн том болцгоосон ургада эхтэн дуугаад давааны цаад руу буухад эрх хямбаа эдэлж байгаа эзэн хаан ширүүн лаврандаа орж амархын туйлд царц дорцоо цагаас өмнө өргөнөөс гаргаж байх шиг нэн эрхэмсэг сүрлэгэр нүдэнд тусаад л далд ордог. Харин өвлийн цагаан уулыг болд аавтайгаа хамт адуу хайж яваад ганцхан л удаа харжээ. Тэг цагаан уулыг л ер бусын үзэгдэж. 8 сар гараад жавраар дажигнаж эхэлдэг нь огт худал мэт. Эдэр 9-ийн хүйтэнд хормоо биеэр нь хөглөрсөн цагаан үүлэн дунд харин чуур манан савсуулж байх шиг харагдсан нь магнаг доргон хөшигний цаана өг хяал үлдэж байгаа дээзэс шиг байжээ. Дээрээс нь тэгнэн нөмөрсөн өвлийн нингэр бүр ногоон цэнгэр өнгөтэй харагдсан гэж. Тэгэхэд болдод нутгаас явчаад байгаа өрөн дулааны үлрэл дээр л ногоон цэнгэр тэнгэрийн өнгө болон тогтож бууж ирэх цагаа хүлээн дээрээс нь харуулдаж байх шиг санагджээ. Цагаан уулын тэнд үндийж ямар сайхан дулаан байгаа бол гэж бодогдсон тэнгэрд ойрхон байсныг ч байж магадгүй. Харин хаврын цагаан уулыг догшин салхи түүний зүгээс хуйлган давж адуун зүрх шиг бууж ирдгийг нь энэ хаврал анх удаага үзэж байна. Өндөр газар буулаа гэд эмээгийн би дээрцсэн юмгүй. Тэднийг арайч зуны бойрон дээр биш өндөр хөхийн баруун урд руу байх холбоо толгой нөмөртэй. Ээж нь нэлхтүүл эмээгийн хоёрын дунд бөөцөлөх ажилтай. Харин аав нь хээлтэй болоо гэрийн ойр эргүүлнэ. Царигтай гэснийг нь одоо болд хариулж яваа нь энэ бөгөөд арай алсхан сэрмэн бэлчээр дүрх гэж л аав дүнд хонхрын гэлэнг заадаг байлаа. Гэвч бол тийшээ хоны хариулах дургүй болоод удаж байна.
Орой харихаараа ээжтэй өглөөлж аавдаа загнуулах боловч яаж шичигээ тийшээ зөвлөж боломгүй. Хонхрын гэлэн үнэхээр сонин газар. Магадгүй энэ салхи дагатай хүчих гэдэг байдаг занг тэнд эсж авсан юм билүү. Зом булган дүүгэр морьтой явган шилбүртэй хүл нүцгэн гүйж харайж явахаараа нэг болсон ч тийм гэдгийг нь анзаарч байсан удаагүй. Салхинд нөмөр борог өвстэй армаг дармаг улаан асгатайч газар тавь тэр налуу ингэр хаврын хавсарган дунд мал бэлжээгээд хамгийн тохиромжтой газар гэдгийг болд хинээр чилүүлэлгүй мэднэ. Хонхор нэрэндээ таарсан үнэхээр нөмөр нөлөгтэй газар билээ. Харин тэр гэлэн гэдэг нь мэдэхгүй. Юу ч гэсэн үг юмтэй. Ингээл гэдэгтэй л адил төссөн юм уу та янз нь. Тэр ингэрийн яг дэхийн донд байх газарт начисэн шил шиг том толгор хүрэн хатыг хэлж байна гэдэг нь мэдэгдэг авч эртээдээс хойш нэг л хийм агуулсан гисэн утга санааг илэрхийлээд байгаа мэд тийшээ явах нь бүгэл зүгээр л бодогдол айц хүрээд байх шиг. Ойроод нь түн шиг том тэгж гөлгөр хад байхгүй. Тэмдэж даван дээр гарч ирэхэд цагаан уулын дараа нүдэн тусдаг хамгийн содон газар бол энэ хонхрын гэлэн билээ. Энэ явдал эртэд бүр тодорхойлбол тийшээ явах дургүй болохын өмнөх өдөр болжээ. Үгүй живдсэн хэдэн муу борлон явгнах мөрөөрөө явгнахгүй тэр том гэлэн хадны яг орой дээр очиод битүүжиж яргснаас ганц болж байхгүй юу? Дээрээс нь дэвхрээд орчход амархан тэгдэг хадны дор байх сахлаг өвсдөө нарийнхан зурвас руу ховдөглөн үсэрчгээд цаадсан өнөө гарч чадахгүй. Хоолтон одож байгаа зүргийнхэн араас тусламж ирэх мэд сүлээ голгон улам майлалтахад болд эднийг олж хараад морныхаа хамыг тийшээ эргүүлв. Морь хол хажгаад эдний араас мөн л үсрэн орлоо. Хэдий 16 хүрч яваа том эр боловч бараг цээжэр нь чацуурах тэгдэг хатан дээр бурлангуудыг нэг нэгээр нь өргөж тавих гэж их л зүдэрчээ. Тэнэг муу гайхлууд гарах газаргүй болцгой байгаагаа мэдэхгүй зогтоохыг энэ яан гэж. Хамгийн сүүлд ишиг байхдаа огт гүйцэгддгүй байсан ороо бор шүтлэн үлдчихэд сайнтай л хоёр хүн зүржин гөрхөр дээр нарийнхан зурвас дээр наасаас үсчин чамгүй хөлийг нь үзжээ. Хажуугаар нь шурхийн өнгөрөхөд бариад авлаа гэтэл өөрөө хөл алдаад явчихав. Хормын зур газар жирсхэн эргэж тэнгэр байдаг тэнд очиод тогтчих шиг болсноо дараа нь юу ч харагдахаа болгоод их л удаж байж толгоогоор уруу харан нисч яваагаа ойлголоо. Уртаашаа яавч 20 алдаас нааш тогтохооргүй толон хадны дор шоох үзүртэй иржгэрүүлэн асах тоснон билээ. Аль нэгэнд нь өлгөдөж өгөх үйлтэй байжээ. Энэ зур болд их л олон зүйлийг амжиж бодлоо. Ээж, аав, эмээ, сургууль сурдаг хоёр охин дүү, найзууд, айл аймгийнхан цөмөрөө өөрийг нь өгчвөл зөндөө их үйл шаналмаар санагцанд тэднийгээ тэсгэлгүй ихээр өрөвдөв. Хэрв асганы нөхрөө жихэгдвэл гэрийнхэн маань олохгүй байх таа гэж хүртэл бодож амжжээ. Гэтэл хин чимбэ нэгэн түүний га дээрээс хүчтэй эгчин докторн татгаад дахиад л газар тэнгэрийн байр солигдож тэрхэн зур асах хурдтай хийсэн хөдөлгөөнд дотор нь муугарах шиг болов. Эхлээд хачин нам жим орхийг мэдэж дараа нь өгөөгүй байгаагаа хөл дорн юуч толоогүй агаар цанжаан дүжигнэж байгаагаа мэдлээ. Хоёр хөлнийхэн завсраар доош харвал нэг их холгүй өнөөх нэрчгэр улаан асах үзэгдэн. Нуруугаараа хат руу харчээ. Төдөлгүй баруун гар нь бугуугаараа чинэрч байгааг мэдрэв. Цагных нь оосорт ямар нэгэн юм дэглсэн бололтой. Эхлээд өг тэнгэрээ дараа нь цагаан уулаа сэтгэлдээ дуудлаа. Аав нь хүнд хэцүү байдалд орсон үед тэгдэг гэж байсныг санав. Одоо эндээс доош нислээ гэхэд арайж өгөхгүй. Хөлгөрөө хуглаад амьд үлдчихэж магадгүй юм шиг санагцанд хоёр нүднийх нь нулимс хар хаяндаа бүрхэж байна. Баруун нүднийхэн буланд ямар нэгэн юм доргод ахиулан харвал өөрөөс нь 2-3 алдын зайд чанх дорогшоос ялимгүй баруун дээш морин эмгэлж хадны завсраар багассан ургасан байх нь үзэгджээ. Зүүн хөлөөрөө хад руу хүчтэй гихчин жийж байгаад ташуулцсхийн өсрөв. Яг энэ үед баруун гараа угд татсан юмсанжээ. Гэтэл бүр хачин болж баруун гараа суларч ирсэнгүй. Харин нүрээр хад руу харан баруун дээш нь хагас иргсэн байлаа. Өөд нь үлээж харахад өнгөрсөн зам бага ажаагийнх нь авчирж өгсөн төмөр осортой бугаан цаг ердөөл эрхийн чинь өсөртгөр хаданд гог өгцөн байжээ. Иймхэн юмд тэглэж байгаа мөртлөө яагаад тийм бат бих зураад байгааг
гайхахаас өмнө гинэд хадан дээрх дүрс гараад хөшөж өрхөв. Хажуу дэшээ молцоглон унсан хурдэлтэй мөр хадан дээрээс амьд сэрүүнүүдээр ширтээд зогсохгүй сормосоо хөдлөн түүнийг харж байлаа. Эхлээд төл тусгал зэргийг сэтгэхээс өмнө би хаана байгаа бэлээ гэсэн шиг юм боджээ. Саяхан үхэл амьдралын зааг дээр байсан. Одоо ч түүнээсээ буугаагүй байгаа гэхэд сэтгэл санаа нь хачин их тайван байж бодъё гэсэн болгоныг нь ерд өгөхгүй болгож өгч байлаа. Би чинь юу блэ? Тийм болд. Хон хариулж яваа. Борлон битүүчхэд дагаж орсон. Гэлэн хадны яг орой дээр шүү дээ. Дараа нь хөл алтан ниссэн. Дараа нь цагныхаа уусарт тэглэн тогтцоход байна. Одоо гэлэн хадны тэхий дундаас жаахан доош дүүжлэгдчихэд байхад юуны морь байх вэ? Энэ морь байх ёсгүй. Ганцхан би л байгаа. Ингэж удаад нүдэ анин хэсэг зуур түдснээ бараг нүүрэнд нь тулчхад байгаа тэр хад руу дахин харуул өнөөхөл морины дүрс үзэгджээ. Яахын аргагүй морь гихтээ зөвхөн дүрстэд ич биш, өөр шиг нь амьд сэрүүн морь. Бүр ус гүйлгэнсэн тов донголог харагдах нүднийх нь арц өөрийнх нь бодол санаагаар илэрхийлэгдээд байх шиг болсонд. Үгүй ээ. Энэ чинь би юм бэ? Миний дүрс хадан тусаад байгаа нь энэ байна шүү дээ. Болд түүн рүү дахин сайн харав. Тойлон дарахт нь харагддаг дүрлэгэр алагнадтай ээдэн дүү хамартаа тэр жаахан бор залуу биш. Эмээл тогоод мордоход ихэл номхон байх гэмээр дөлгөө хүмүүсттэй. Гэхдээ бүр баг залуу дааг сарваар хуул адуу үстэй нүрээр шүргчиг шахан ширтэж байсанд хатан дээр яагаад миний дүрс тусдаг хүлээ гэдгийг эргэцүүлэн бодхоос төв холуур хуйларч яваа оюун санаанд нь ийм амархан морь болчихлоо гэж юу? Ингэсэн ганц л асуулт эргэлдэж хэдхэн мөчийн өмнө өгчихвээ гэж айж байснаасаа илүү айдас сүдэст ороодов. Морь болсон гэхэд нэг л итгэмгүй. Дээлийнх нь ханцвэ, дүүжлэгдсэн гар, ажаагийнх нь өгсөн бугуун цаг, доошоо эргүүлэн харуул хуучирч илэгдсэн бахаалын дөрөв рүү чигсэн дэрстэй хилэн өмдтэй хөл. Бүсээ өргөсгийн бүсэлсэн дээлийн хормоо зэрэг цөм болдгүйн дүр төрх хэвээрээ байлаа. Харин өөдөөс нь толгор хүрэн хадны гадаргуун дээрээс яахын аргагүй морин өнөд ширцээр байхагаад энэ хад хүрэн боловч шил шиг эсвэл ус шиг тов тонголог болохыг сая анзаарав. Тэгнэ тэр даанч дүрс байгаад байсан юм. Энд чинь тэгэхээр би байхаас зайлахгүй. Тийм байна. Морь болчихж. Хулгаар би минь хүн хിവэрэж морин толгойтой болсон байна. Ээч. Аав. Би яана. Хүүчин морин. Ингээд ордуу тавин ойлгох гэдэл амтсангүй. Доош сүрсар хин онов. Үйлж амжаагүйч сайн болжээ. Юу гэвэл эмнэг хангалын толгойд алталгүй богоо шидэн газрын үндэс тоолон бүлгэх тэдний нуруунд дээр гайгүй сайн тогтгийнхаа эд хавыг үзүүлж дөрвөн анзаарсан эмгэлжний бод чирсхийн өнгөрөхөд шүүрэн барьж авав. Түүнээ сая гараараа ахиулан барьж авсныхоо хамгийн бүдүүн мөчрөөс нь тоогоороо зөвдөж байгаад бүсээ тааж дорон гаач бас унгалгүй оосроос нь шүдэндээ зөөж дээрх бүдүүн мөчрөөс бүсээрээ оосрлон азганы оройд өрөөгүйж талун хадны доод эрмгийн газартаа нээж байгаагаас арай наахан хэзэгт эсэм мэнд бууж иртлээ ер юунийч тухай бодох завдал байсангүй. Харин бүсээ бэслэнгээ иржигруулан азганы орой дамжин гүйж байхдаа өнөө мөрний тухай санаж ямар зүсмийн морь байсныг нь тогтоох гэж оролдов. Хүрэн ч юм уу, хээр ч юм уу, тэр морь одоо хэрн түүний өдөөс ширцээр байх шиг санагдсан. Өө нэрэ тийм л дээ. Эн чинь илгэн хүрэн ачуу дээ. Ингэж бодлоо. Морныхон дэргэд очихдоо л сая сэхэ орж. Одоо би үнтэй адилхан толгойтой болсон байх та. Ингэж санахтайгаа болов. Охин хүүхэд шиг толио өртөлж явдгүй болохоор харгасан гэж тэсгэлгүй алдаж байгаа зүс царайг нь толдойд өгч магадгүй ихтэй тэгшин гадаргуудаа хөвчлөө аван өмнөө барьж үзэн мөн нэг хатны толгор хажууруу угсгэн харжээ. Гэвч нэмэр алга. Чулуу хэвээрээ хадаж хэвээрээ. Үгүй. Ингээд яагаад сая
тэр хаданд өөрийнхөө дүрсийг тоссон гэж бодоод байгаа юм бэ? Тосголгүй яах юм бэ? Тэр чинь хад шиг хад биш, шил тойл шиг ялгар зүйл байх чинь билээ. Тойлгон шүү. Үгүй, зүгээр л ус шиг эд байх чинь билээ. Тэр морины нүд голын юралд байгаа чулуу шиг л тов тотхон байсандаг. Зайлвал гэж тэгэхээр би юм байх та. Яхара заавал мор. Болд нааша цаашаа дими байхангүйжээ. Багтрах шахаж байгаагаа мэдэн саял зогсов. Мориндоо мордоод маш хурдан гол руу ужих хэрэгтэй гэдгийг арай их юм бодож оллоо. Цолбороо хаман дөрүүлж явахдаа энэ бид хоёр адилхан толгойтой болсон бол намайг хараад үүрсмээр юм да. Ингэж аргадасан бодов. Мөрөө гойдон бартай ихтэй газраар дагуулах гэж ядаж явахдаа саял дорнгийнхаа тухай санджээ. Тэгмэгц буун харааж бүсээ бэслээд гүйж явахдаа зүгээр л гарынхаа дасал болсон хөлгөнөр өөртөө хийсэн дуранга гаргаж ирэв. Жижиг амсрынхан оргол шиг жаахан шилэн дээр ямар дүрс тосж байгааг амаараа гарчих шахан оволцож байгаа зүрхэн тогтоож харуулсангүй. Харин шоргоолс шиг дурандаг талаар нь харавал урагшаа цүлгийж ирсэн томоо өвгчийн хам хамар харагдсанд хамаг мэдрэлэн зогсчих шиг болсноо хормын дараа өөрийнх нь хизээний танил болдын дүр төрх хуучин анзаараа байгааг муухан ялгаж харав. Гүдгэр гадаргуутай шилэн түүнийг тийм итгээд харагдуулжээ. Гэвч үнэмшил төрсөнгүй. Хазарамаа сайтэр тэмтэрч үзэхэд хүрв. Урагшаа сонсон юм алга. Байр байрандаа хүн төрхөөр ойл байх шиг. Хүн хэвээрээ байгаадаа тайвширсан ч санаа амран амсгийн хин оронд юунд чимбэ адхан ярсаар байв. Холдон одсон хоньхоо араас чи ярсангүй. Гараа алдлан газар хөвдөж байгаад юу болсныг нэгэнгүй бодлоо. Хат үнэхээр усны гадаргуун шиг тонглог. Түүн дотор морины дүрс тусчхаад намайг миний нүдээр хараад байсан. Үнэн билүү? Худал билүү? Гэж лавтая 10 удаа өөрөөсөө асуусны эцэс. Хүн үхэл амьдралын цаг дээр ирэхэд элдвийн юмнуудад үзэгддэг ажээ. Ингэсэн цор ганцхан тайлбарт тоолж ирэв. Ингэж удаад дараа нь амьд гарсандаа ол зурхан байгаад ер бусны их тааламжтай байсанд баярлаж хөөрсөнгүй. Харин хүмсэг адруулан бодлогоширч юу нэж тухай юм санаа ширмаар болж ер нь л гэвэнэс том хүн болчихсон юм шиг санагдаж байлаа. Амийг нь авах шигсэн өнөө ороо бор аль хэдийн зүрхтэйгүйгээд ирчихсэн. Төө өмнө нь жаргонон гүйж явна. Мэдсэн бол зөвлөг хуухай чамтаа тэгж хөөцөлдөхгүй байж. Ингээд араас нь залгуулан амандаа жаахан хараал хэлээд авсан ч газраас чулуу авч байгаад яг эртэн булгаж өрхий гэж бодсонгүй. Мөрөө гуйдаж дагуулсангүй. Аав нь тэгдэг шиг нар жаргасны бүр хойно хоноходлуулан харигцаандаа мөрнийхэн эмээлийг аван чөдрөлжээ. Харин маргаашнаас нь тэрхүү бөөр суусан ухаарлаа хатгаж чадсангүй. Өглөөгөөс гараад явхдаа л юунд чимбэ хаалгаад эхэлжээ. Харин яагаад чим хонхрын гэлэн рүү хоноо бэлчээж чадсангүй. Мөр нүд тойл хад ийм л үс толгойд нь зүг шиг дөнгөнөн эргэлдэж өчиг дээр гараа алдлан эвдэж явахдаа бодож олсон. Өнөө тайлбартаа баахан эргэлзэж ирэхэд тийшээ нэг л ямааргүй санагджээ. Өөрийг нь хөл алдан нисэн дээр гэлгараад олон том болчихсон юм шиг хаанаас ч гэсэн нүдэн тарагдаад нүдэн хүзээгүй байхад хизээний ил дэшээ ширтэж өргөө тийшээ очижгийн маань морь болчихмоор юм шиг хачин бодол дөрөөд байв. Яг нүд цагаан уулын тэндээс хуйлран бууж ирсэн хүчин салхи түүнийг айлган тажигнаж хүй хай хэмээн хашгирахад хөл нь хараа юмдаа өргөгдөд явчих шиг санагдсан ч байж магадгүй. Нэг л мэдхэд болд айл нэг дэш хараа бэлчээс тэртээ дөлөн эсгэрэг салхины дөг сонсгосоо амин өндөр хүүхийн ингэрд шоргоолны үр дурандан хэрц сухаас өөр ажилгүй болсон байлаа. Эхний хэдэн өдөр гайгүй байснаа зааж өгсөн газар руу хоноо бэлжихийн оронд мал тогтхон харахгүй хар адарган донд өнжлөө гисэн зэм үрдэх болж гэртээ арих гэдэг хонхрын гэлэн рүү хон бэлжихтэй адил хэцүү зүйл болж хойров. Тэрөөрөө аав нь өглөж яншийн оронд шууд л шидрээр оруулгаж авчээ. Болтын цээжинд гомдлын хар үлурж гэлэн хадны өрөө дээрээс нисж өгөх шахснаа хэлээд уйлмар болов. Гэвч нулимс яахан гарах вүлээ. Хад руу ойчин өгөх шахсан тэр явдлаас илүү
салхи түүнийг хэрхэн тарчилгах болсныг яагаад ч тайлбарлаж чадамгүй. Хар цагаан дуугүй буруу харан зогссон хүүгээ дахин нэг оруулж яваад шидрөө хажууд ишин шидэхтэй. Хүний үг дуулдаг үнөө үгүй хүнөө. Энэ чинь хавар цаг, хариулахын сайн нэр наад хэдэн мал чинь мэнд гарна гэдгийг би чамд хэлээд байна уу? Үгүй юу? Гэж зүрхий уурсан бололтой зандарчээ. Бол хүүхэд итгэе загнаад бай. Наадах чинь өөрийн бодолтой юм байгаа үсттэй. Миний хүү малч хүү мэдэн зүгээр. Та нар яав ийв гэхийн оронд уурлахаа битгий урдаа бариад бай. Ингэж амьсгаа өндөртэй эмгийнх нь болдыг өмөрн өндөж ирв. Болдын эцэг. Та мөн өмөр өгцөг олгоо. Гэснээр өөр ээжийнхэн өдөс юм хэлсэнгүй. Харин аав ээж хоёрыг нь ялах төлөө хашгир гарсныхаа эмгэн ач үгээд иргэдэн дуудажээ. Миний хөө ямар нэг юм болсон бол эмээдээ хэлчих. Алив. Бор хүүгийнхэн духыг үнэрлээ. Ингээд болд ойрд дэж нэлхамсаагүйгээр хамран ширхэж болсны явдлыг цөмийг нь хэлчихдэг юм уу гэснээр зүрхнийх нь өвчнийг санаад боллоо. Өдий том болсон эр хүн чинь хэр гадаа явахдаа айд зождгүй юм байгаа үсттэй. Жалгаагүй цөмөл чиний орон гэршгээл дотн алтай чин шүү дээ. Инхүү хэлсэн эмгийнхэн түүнд улсын төөл иржээ. Болд урд гожидаг чинь хүн түүх сонсож байсан ч үүн шиг хамттай байсангүй. Эсвэл тэр үед үүнийг ойлгох болоогүй жаахан ч байсан юм уу мэдэхгүй. Цагаан уулыг зөвхөн хүндтгсэндээ л тэгж идэ будааныхан дээжийг өргөн сүнслэг гэж бодож байснаас биш уулсыгээл бидний шиг амьдралтай хөөрч гүнэглэн жаргал зовж байдаг гэдгийг өдийхэр мэдээгүй явжээ. Эмээ ямар сони юм бэ? Уул бас зовдөг гэж юу? Заавалгүй яах вэ? Хүмүн. Уржнингийн зоднаар мөнх цастай дэргүүн нь хиртэж сэвцсэн байхыг харсан бидтэй. Яагачгүй занаар хэр суугаад ихэлсэн. Хизүү цаг ирэх нь гэж бидэнд сануулж байгаа нь тэр байхгүй юу? Ганц зод гэдэг зөвхөн мал хүн хоёрыг нэрвдэг биш. Алтай хүртэл зовж шилж байгаа нь тэр. Уул уйлгаар мөнх цас нь хальтэрдэг гэдэг. Тэр цагт нутагт заавал нэгэн болно. Өвчин тахал байж ч магадгүй. Харин хэдий чинээ цагаан цавцаагаа адил өнгөлсөн мөнгөлөг бэлцэг шиг альцаад байна. Уул жаргалтай байна гэсэн үг. Жаргалтай үедээ л гагцгүй хуржигнэн дуурдаг юм. Уул дуурдаг гинэ. Яаж дуурах болж байна? Эмээ, Тэнгэрийн дууг л хүмүүс уул дуурч байна гэж андуурдаг юм байлгүй дээ. Тэнгэр дуурч болсон юм. Уул ч гэсэн дууралгүй явах вэ? Миний хүү. Дуурахаар барахгүй амьсгалан харна. Миний хүүгийн сайн муу болгоныг цагаан уул нь харж ил яваа. Уул хардаг гинэ. Тэгвэл нүдэн болт хэлэх гэлснээ гүйцээсэнгүй. Эмгэн лааны шаргалхан дүл ширтгэн ирсэн арил байлаа. Уул дуурахыг сонсон хүн жилдээ сайн явдаг гэдэг. Харин дээгүүр заяатад нь уулын эзэн харагддаг юм гинүүлээ. Эмээ, уулын эзэн гэдэг чинь яг үнэхээр байдаг юм уу? Байхгүй юмны тухай хүмүүс юу гэж он удаан жил ярьцгаах байлаа. Хүмүүст янз янзаар арил харагдаж тэдэнтэй харьццгаадаг. Миний ээжийг жаахан байхад тэднийд хоёр хүн ирсэн юм гинүүлээ. Хажиргах юм юу чгүй зүгээр л яваалын ус шиг хоёр хүн. Ээж минь хэдий жаахан байсан ч тэдгэр хүмүүсийн хувцас хунар царай зүсийг их тод санаж байна гэдгсэн. Бас л үн шиг хаврын тарчиг цаг байсан юм байх. Залуухан байсан эмийг их маань үүцээ задлан тэр улсад хоол унд хийж өгчээ. Хоёул их аян шиж ядарсан царайтай байх юм гинэ. Хооллож ундлан альж алайсны хойно нэг нь. Бид их олон улсаа. Найны сөрөг эргэж явна. Хэдэн хүүг дарлан үнэ танаа энд дурлаад болдгүй. Үлдээчгээстэй. Ингэж. Өвг эзэгч малчин хүний тасаргаг зангаар тэгэлгүй яах вэ? Санаагүй зав харж хандаж байл гэж. Хизээ ирж авах вэ гэж эмиг ихийг асуугаад тэгс хийж байгаад туугаад очно вэзтэй гэсэн шүү юм хэлцгээжээ. Ээжийн минь аав тэднийг үдэн мордуулахаар дагаж орохтаа л хүн бусын юм үзэж хоёр аав адилхан шарга морныхан төрөө газраас төө илүүтэй хий байсан гэдэг. Өвг эцэг сандран гэрлүүгээ гүйж эмэг их сайлын хувцастай сүү цацлаа аван гарч ирэхийг
завдалгүй өнөө хүмүүс орсоргүй алга болцгоосон юм гин үлээ. Эргэн тойронд нь хааж явуулын улсын үлдээсэн үнэ мал байсангүй. Харин удалгүй ээж минь 7-8 настай жаахан охин айлын нүүдлэр хаягдсан бололтой ганц хөх дарлан дугал олж авсан хэдэн жилийн дотор өсөж үржээд хот дүүрэн болсны үр удам одоо гадаа байгаа далив хөх тэргүүтийн юм шүү дээ. Далив хөх маань хичнээн жил биднийгээ дэжэв. Цагаан уулын сөрөг болохоор бол тийм буянтай мал та. Ягаад заавал цагаан уул их гэж? Цагаан уул уулсынхаа дунд ноён юм шүү дээ. Тэгэхэд өвг эцгийх маань эндээс 2-3 өдөржин газар нотголдог байснаа сүүлд нь үнэхээр нь хот дүүрэн хөх дарлан үхрээ туусаар ийшээ ирсэн юм гэнүлээ. Цагаан уул үнэхээр эзэн ноён шиг сүрлэг харагддаг нь аргагүй юм байна да. Тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Эн чинь аргагүй л ноён сүрлэг уул да. Буурал арихныг ноёны хөдөж гэдэг юм. Хөх бууралмор унсан өвгөн савдагтай юм гэнүлээ. Хонгор уулынх нь харин үргэлж мөнхийн 18 настай жороо гармартай ногоон доргон дээлтэй үзэгслэнгоо хүүхэн байдаг гэдэг. Харин дэрдэг наран арихны савдаг үхэр дэргүүтэй юм байх. Тиймээс ч үхэр сүргийн ганц ээл болсон нутаг да. Эмээн зөндөө олон гайхамшигтай зүйл ярьжээ. Тэр ярианы төгсгөлөөс аав ээж нь ч сонсов. Зөрхний өвчин шаналдаг ихэн аргагүй цаг залбуудаа баяр баясгалантай харагдж байлаа. Ер нь эмэг ихэн нас өндөр болсон гэхэд бүгцээж барьсан юмгүй тэгш шулуун нуруутай наасалхны дор жилийн дөрвөн өдөрлийг илээж яваа гэхэн аргагүй олон жил хотод сургууль зураад дараа нь тэнд суурьсан аавынх нь хамгийн бага дүү болох бага ажаагийнх шиг нь цэвэрхэн цайвар царайтай билээ. Өөрөө л хүүхдүүдийн асрамжинд орлоо гэж ярьж байгаагаас биш одоо оож аргал хормоолынхон газар унсан ноос эксрэн бүсэндээ авч үлдэх нь гараад ороод ирэхдээ тэнгэрийн байдал малын уус унд гээд бүгдийг нь мэдчихдэг гайхалтай зан хэвээрээ. Бүр ээж аавыг загнаж эхлээгүй байгаад нэг өглөө миний хүүгэн хонд жаахан бацаахгүй идээд байна уу да. Өдөөд туурайн нэмгэрчгсэн байдаг юм шүү дээ. Хаттай газараар битгий явуулаа миний хүү. Ингээд өөрт нь хаяархан шиг үнэхээр гэрийн гаднаас харагдахгүй өндөргөөхийн их цаажуу руу хоноо шахаад байгааг яаж мэдчихвэ гэж гайхаасан өмнө дандаа яхаараа илүү өглөж байдаг юм бэ. Ингээд ондуудсан бодоод уян дээрээсээ мордохдоо эмгийн хин хийсэн биш уухайлан дуудах салхин баадруудын тухай бодсон аж. Харин энэ өглөө эмигийнхэн ярьсныг бодсоор яваад салхины тухай урд тас мартаж дээлийг нь оромоо дэрүүлсэн хөөрч муу малгаан нисчих шахан зарим үед гараараа дарахаас өөр аргагүй болж байхдаач түүнийг санссангүй. Хонин зугуухан бэлтсээр хонхрын гэлэнд хурж ирлээ. Энд ирвэл морь болоод давхад явчихмаар юм шиг санагдаад байсан хаяаныг цохолцоо авч төрүүжиг шиг айдас бишүрхэлд автсангүй. Борговистэй сайхан залуу ингэрд гараад ирлэн дээш харан хэвдэж байхдаа бужигнан дугдах үлсийг ажин тэртээ дулин эсгэрч байгаа салхины тухай тайван бодлоо. Салхич бас эцэнтэй өөрийн гэсэн амттай биетэй байх гэж олзуурхан бодоод тэнгэрөөд баахан дуранджээ. Дурангийн шагаавраар хумигдэн тугдж явснаа нэг л мэдгэд сарнин алга болж тэгснэ аль нэгтээс вагсан гарч ирэх үүлнээс өөр юу ч харагдахгүй ч ихээхэн зориг оруулж хуучин дөргөндөө эргэн эрэхтэн ихээхэн дэм өгсөн бололтой. Гэлэн хадрын ожигтой зүрх алдна түгшилгүй. Тэр автгай гүлгэр хадыг дойрон явж доод эзэгтэн жаахан суулаа. Зах хэсгэрээ юр элдв дээдийн юмгүй гүлгэр хүрэн хадал байна. Дээлийг ормог шууж угаад эртээ зөвгдэн ам гарсан эмгэлж хүртлээ мүлгэх гэж нэлээд юм болжээ. Яг хүрхийн алдад гулсаад эхлэн. Түүнээс цааш үнэхээрч огцсон юм. Гутлаа дайлан мүлхөөд ч барсангүй. Гинэт ухаан сэлж морныхон цолборыг дайлж авчираад үзүүрт нь бүсөөд салган эмгэлж бугуулдав. Сансныг бодоход амархан тэр бодонд хүрлээ. Энэ удаа сайх бодны дээрээс жийж суугаад хичнээн тухтай харсан авч зарим газраа барцгордоо барагч хүрэн гэхэргүй боржин хаданд ямар ч дүрс харагдсангүй. Одоо дахиад дээшээ энэ хэрийн зай тоолж байж эртээ дүүжлэгдэн байсныхаа тэнд очих биз. Хүн хүрхийн аргагүй газар нь л элдв дээдийн түмэн нууц агуулдаг нь энэ бололтой.
Гэлэн хад цаанаа хүндээ. Тэнд нь уулын эзний орон гэрч агуулгаддаг юм билүү хэн мэдв. Эртгээдийн харсан зүйл нь шилэн гэгэвчж байсан байж болох юм. Яг адууныхан жүжээр үе шагааж оргисон юм билүү. Толгойд нь гэвч бугуул авчирч байгаад дахин дүүжлэгдэж үзье гэх саваагүй бодол төрсөнгүй. Болохгүй л бол болохгүй. Хүнд хүрэхгүй хязгаар гэж байдгийг хүмүүс уулын нууцыг ухаж дөнхөх гэж элдв хоёр бодлогоч хүч чадлаа чамлсандаа биш уулын амар тайван аж амьдралыг үнддэгсэндээ тэгдэг юм байна гэдгийг сая л ухаарав. Болд гутлаач өмсөлгүй гэлэн хадны яг ёроол суугаад түмэн зүйлийн сайхан бодолд омбчээ. Одоо түүнд алтан завдагтаа уулзчихсан гэхээс өөр амтад мөрөөдөл алга байлаа. Ялангуяа хонгор уулын дээр үзэгсэндээ хөөргөн завдаг тааралдагчлаасаа гэхдээ эндээс бараа дүр нь харагдахгүй хэдэн бээрийн чандад байх тэр сайхан шүүх улаан уулыг нүдэндээ дүрслэн бодов. Харин цагаан уул руу жаахан дөхгөл юм бол тэндээс хонгорын бараа нь алган дээр тавьсан юм шиг эвийлхэн харагдана. Ер нь цагаан уулын бил өөд гарахад харагддаггүй бараа хязгаар гэж үгүй билээ. Үнэхээр ч дээдс ноён байгаас өөр аргагүй ер бусын эрх юмсэг уулалтаа. Болд энд төрсэн ховс яндаа бахархаад баярлаад ханахгүй байлаа. Энэ хороо зүрлэг сайхан уул бишгүй олон бич цагаан уулыг гүйцэх нь үгүй санагдана. Зөвхөн ноёнж биш хаан уул. Ингэж болд зээж түүхийн бодов. Гэтэл хаанаас чим яг одоо би нүднийх нь хажууд сууж байна гэсэн онголыг санаа гэлсгэн харахгүй манай жаахан залуу харин босчээ. Уулын нүд тийм ээ. Энэ хонхрын гэлэн чин цагаан уулын нүдэн юм байна шүү дээ. Болд баярлсандаа гэлэн хадыг бүтэн тойронгүй. Хадал харагдаад байгаас биш нүдтэй адил зүйл үгүй байгааг хичнээн хөөрч тогтолж байвч мэдэж байлаа. Гэвч урам хугаран гонсоосонгүй. Энэ үнэхээр нүд мөн гэдэгт морины нүд харснаас ч илүү итгэжээ. Юмны учир алстан тодордог гэж аав нь хэлдэг билээ. Хэдийгээр тэр ажил үйлдэл холбоотой дээрх үгийг хэлдэг боловч болд алсан гарч нэг сайн харыг ихтэй морин унаж аваад улаанчлуудын хөдөлгөөд дахиулав. Хөдөл нэртэй боловч бараг өндөр хөгийн оройтой чадсурах өндөрлөг газар билээ. Санаад байгаад ч тэр морьтойгоо адил амьсгаад нь сууж байхад нь гэлэн хад үнэхээр л 100 дугуй яг нүд шиг харагджээ. Эртэд ямаа битүүждгийн дээхэн талд хөмсөг шиг цувраа улаан асга байдгийг анзаарч бодолтой улам итгэн. Уулын нүд намайг аварсан байна. Түүнээс биш эрхийн чинийхэн сэртгэр хаданда цагны осэр дэглэж үлдэх гэж юу байх вэ? Ингэж бодоход яг ус шиг тунгалаг нэвт гэрэлтэн харагдаж байсан гэлэн хад одоо ч гэсэн морины дунгалгах нүдээр өөрийг нь ширтэж байх шиг. Цаваац. Нүд юм чин арайч жүчээний цонх байж таарахгүй. Тэгэхээр яахын аргагүй миний дүрс туссан байж. Энэ бодол төгсгөл хүртлээр үргэлж хэлсэнгүй. Морныхын дуурай газраас төөхрийн цайтай байсан гэсэн шүү дээ. Нэгэнд газар хөрлөгүй явдаг юм чин. Тэгэд миний ард алтан эзэн зогсож байсан юм байна. Тэгээд л морныхын дүрс надад харагдаж. Даах сарвархуул өдөр жаахан адуу арайч алтан эзний унаа байсан гэхэд итгэмгүй. Ингээд энтэд юр имэйл хазаар хэрэгэлдэг болов. Нэгэнт морь унах хэрэгцээ би юм хойно хэрэгэлдэг л баймаар. Эсвэл зүгээр л тийшээ яв гээд бодгоод яваад өгдөг юм байх та. Болд их л олон талаас нь эргэцүүлсэн ч тэр мэлтгэнсэн нүдтэй баг залуу адуу хаанхын юуны тусгал дүрс байсныг олж чадсангүй. Адаг сүлдэн цагаан уулын ноён савдаг морин толгойтой ч юм болов гэж бодож үзжээ. Гэвч эрх сүрэ бадруулан эзэн ноёны шинжгүй өөр шин гингүй жаахан амтан байсансан. Хөтөллөөр салхи ёстой авч идчих гэж байлаа. Уул авзал тэр чигээрээ хөнгөнөн салхи гэж ийм хүчтэй амтан байх гэж. Болдод одоо салхи зүгээр л уулсынхаар зочлон өөрсдийнхөө бол идэж уун наргиц зангичил яваа юм шиг санагдсан тул урдих шиг тэгж уулсын орой салхинд хөнгөнөж эгэлгээд завиртай хүнд мэдрэмж айдас дагуулan сэтгэлд нь боосонгүй. Ингэж тачигтлаа өгч чаддаг юм чинь энэ салхины эзэн лав баатрын хуяа дуулахтаа амгалан зүрлэгээр байгаа биз. Одоо гэвч түүнийг доох сөхөө байсангүй гэлэн хадыг бичрэн харцаа арилсуулаа. Уул намайг зүгээр л морины нүдээр ширтсэн байна. Ингэж эцэс сүлд нь бодов. Энд ч бас бүр мөсөн өмшчихмээр хариулт болсонгүй.
Ямар ч тач өөр баярыг нь салхи эсгэж аваад арилаад өгөхөөс өмнө болд хөтөл дээрээс буужээ. Онин сөргөн гэрлүүгээ эргэж орой нарны ээлж харгаас өмнө салхи тарыг туулах гэсэн мэт яаруухан явцгааж байна. Болд имэйл дээрээ ялимгийн өндийн аавшгаа хөнгөлсөн олоо гаргах гэж цээж нэхэн гүнээс амьсгал аван дуулав. Уул дуурхийг сонссон хүн жилдээ сайн явдаг гэдэг. Би тэгвэл уулын нүд харсан. Лав эмээ минь өгөхгүй. Хэдэн жилдээ сайн байна. Магадгүй надтай дахиад алтан цавдаг тааралдах ч юм билүү. Тааралдахгүй ч гэсэн би сайн явна. Яагаад гэвэл уул намайг урсгалд өлгөөхөн нүдэрэ харсан. Бүүр өдөлж эмээ шигээ болсон хойно би энэ түүхийг ачтаа ярина. Тэгээд ач маань бас насан өндөр болсон хойно өвөө минь жаахан залуу байхдаа гэд ярьж суух болно. Уулын туйл инхүү амьдарсаар он жилийн уртыг туулах учиртай аж гоё. Гэсэн бодолт ууных нь ая дантай даанч сайхан зохиж байлаа. Харин бяцхан хүрэн савааны тухай л өөртөө тайлалгүй хэвээр үлдээв. Нэгэн цагт өөрөө салхин сүргийн дунд торомгорж аахан агт тороотолтой хүж явсан ч юм бэлөө. Салхины үлэлд хүй хаа игээсэн өөхөр талдаад одоо тэгтлээ цачин боломгтхай болсон ч хаан ихтэйх тийм бүглүүдхэн доглол зүрхийнх нь аль нэг судлаар үсэж хөлн үлмэдэгхэн салганан чижрэх аваа. 2006 оны 7 сарын 14